Монгол Улсын их сургуульд гадаад иргэн бакалавр, магистр, докторийн болон монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцах хүсэлтэн registration цэг, нум цэг, идэв цэгийн мэн хаягаар намрын улирал 5 дугаар сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор, хаврын улирал 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний дотор бүртгүүлнэ. Рүүлс хэсгээс Монгол Улсын их сургуульд гадаад иргэнийг суралцуулах журамтай танилцсан. Регистр товчийг дарж, овог нэр, мэйл хаягаан оруулан бүртгэл үүсгэнэ. Бүртгүүлсэн мэйл хаяг руу баталгаажуулах холбоос ирэх бөгөөд түүнийг баталгаажуулснаар эсэлтийн системд нэвтрэх эрх баталгаажна. Эсэлтийн системийн баруун дээд болонд байрлах логин товчийг дарж, өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг нууц үгэн оруулж эсэлтийн системд нэвтрэнэ. Програмс хэсэгт бакалавр, магистр, докторийн хөтөлбөр, мөн монгол хэлний бэлтгэл, оюутан солилцоо гэсэн талбарууд гарч ирнэ. Эндээс өөрийн элсэн орохыг хүссэн хэсэг рүүгэн орж сонголтоо хийн. Энэ хэсэгт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт, Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд, сургалтын хөтөлбөрүүд байна. Эсгээр сонирхож буй мэргэжлийн хөтөлбөрөөр сонгохын тулд харгалзах бүрэлдэхүүн салбар сургуулиан сонгоод сургалтын хөтөлбөрийн ард байрлах apply товчийг дарж орно. Хувийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулаад дараагийн хэсэгт өмнө эзэмссэн боловсролын мэдээллээ оруулна. Өөрийн холбоо барих мэйл хаяг, утасны дугаар, яралтай үед холбоо барих хүний мэдээллийг заавал бичнэ. Сургалтын төлбөр төлөхдөө хувийн зардлаар засгийн газрын гэрээгээр гэсэн сонголтоо хийж үргэлжлүүлэх товчийг дарна. Дотор байранд орох талаар болон Монгол Улсын визний зөвшөөрлийн тухай асуултуудад хариулна. Та хөтөлбөрөө сонгосон бол үргэлжлүүлэх товчийг дарна. Дараагийн алхамд та өөрийн паспортын зураг болон фото зураг, санхүүгийн баталгааг зурган хэлбэрээр оруулна. Монгол Улсын их сургууль суралцах гадаад иргэн төгс санамж бичгийг татаж авч танилцаад зөвшөөрч байвал гарын үсгийн зураад буцааж татаж оруулна. Монгол Улсын их сургуулийн эсэлтийн бүртгэлийн хураамжаанд төлсөн баримтаан оруулна. Боловсролын төвшнийг илтгэх диплом, сертификат, дүнгийн хавсралт болон эдгээр материалын албан ёсны орчуулга, монгол англи хэлний мэдлэг, чадварын төвшнийг тодорхойлох гэрчилгээг зурган хэлбэрээр оруулна. Эдгээр мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэд оруулснаар таны элсэн хөтөлбөрийн нэрийг дурдж, таны бүртгэл амжилттай болсон тухай мэдэгдэл гарч ирнэ.